За хэрвээ хятадд ялангуяа Гуанчжоуд явж байгаад эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай болчоод ямар нэг зүйл нь өвдчихөөд тэгээд ийм эмнэлэг төзүүлэх шаардлагатай байхад зарим хүн шууд нутаг буцах гэдэг тэг шаардлагагүй. Ягаад тэр ажлаа амжуулчаад явсан дээр тэгээд энэ тохиолдолд яах вэ гэх юм бол би нэг өмнө нь влог дээр бас нэг эмнэлэг зааж өгч ирсэн. Тэгээд одоо бас илүү дэлгэрэнгүй зааж өгье. За Жинан дааш ивэн гэдэг Жинан одоо их сургуулийн одоо харьяа ийм улсын эмнэлэг байдаг. Тэгэд энэ нь болохоор ер нь хятадд хувийн эмнэлэгт үзүүлэн гэдэг бол маш үнэтэй байдаг учраас амар үнэтэй. Нэг үзлэг нь бараг заримдаа зарим эмийг үзүүлэхэд 200, 300, 400, 500 ям болох бол энүүхэнд байдаг. Тэгэхээр харин энэ улсын эмнэлэгт үзүүлэх бол маш хямдхан байдаг. Нэг хүний үзлэг нэг эмчд үзүүлэхдээ 10-аас за дээд нь 30 ям байдаг. За профессорт үзүүлэхийг бол 35 ям ч гэдэг юм уу. Ерөнхийдөө дунджаар нэг 10-аас 15 ям тий. Монголоор нэг 7000 төгрөг ч юм уу тэр хавцаа болдог гэсэн үг байхгүй. Тэгээд өдөр ер нь яг би нөө яаралтай тусламжаар яаж үзүүлэх үү гэдгийг шүүн мөн ирсэн тохиолдолд та нарт өмнө бичлэг хийж оруулж исэн. Одоо болохоор өдрийн цагаар хэрвээ амбулатороор үзүүлэх юм бол яах вэ гэдгийг харуулах гэсэн. За Жинан даашвэ иен дээр ирэхэд ингээд юм том цонх байж байгаа. Тэгээд ийм том хэсэг байдаг хгүй юу? Ийм амар том танхим байгаа. За ингэдэг байхгүй юу? Тэр нэг машинууд байгаа шүү дээ. Тэр машинуудаас болохоор шинжилгээ өгснөхийн дараа шууд шинжилгээнийхээ хариуг принтерлээд авчиж болдог. Тэгээд тэрийг нь шууд Google Translate хийгээд зургийн дараа л оруулж болно гэсэн. За харин ийм логотой эмнэлэг байдаг шүү. Тэр нь шувууны лого харж байна уу? Ийм логотой гэсэн. За харин шууд эмчд үзүүлэхтэй болохоор орж ирээд энэ цонхонд бичүүлнэ. За харж байна уу? За тэгээ очингуудаа үзүүлээд пассвортаа өгөөд тэгээд бүртгүүлд юм аа. Нэг бүртгэлийн аппликейшн байдаг. Тэрэнд нь хэрхэн бүртгүүлэх вэ гэхээр хөөрхөн заагаад өгдөө. Тэгээ нэг бүртгүүлчих юм бол дахиж бүртгүүлэх шаардлага байхгүй. За тэгээд пассвортаа өглөө нэг 10-аас 15 ям төлнө. Хаана өвдөж байгаагаа Google Translate-тэй ч болтгоо хэлнэ. Эсвэл энд мэд гээд ингээд заагаад jelly ton гэд ингээд тон гэдэг нь өвдөж ин гэсэн үг. Jelly гэр энд гэсэн үг тий. Энд ч өвдөж ин, тэн ч өвдөж ин. Надад ийм хэрэгтэй ингээд харуулчихаар шууд эмч олоод өгнө. За тэгээ эмчийн цаг бүртгүүлээд өгчингүүд ихэнхдээ дээшээгээ 2 юм уу 3 4 5 давхар гэдэг нэлээд том эмнэлэг. За тэгээд эмчийн гаднаах ингээд тасалбар өгдөө. Тэр тасалбараа эхлээд заавалчгүй хэсэг болгоны үүдэнд нь ийм одоо 2 3 4 5 давхар руу гарлаа гэж бодоход ингээд коридороор хуваагдчихдаг байхгүй. Тэр коридорынх нь хэсэг болгон цовлогч байж байгаа. Тэр цовлогчт нь эхлээд тасалбараа өгнө. Тэр тасалбараа өгчингүүд шууд аль нэг эмчийн өрөөний гаднах юм самбар байдаг. Тэр самбар дээр нь таны нэр гараад ирдэг байхгүй юу. Тэгээд яаж хийж байгаад эмчийнхаа нэрийг харчих хэрэгтэй. Тэгэх юм бол тэр одоо эмчнэр очиж үзүүлчин. За тэгээд ихэнх эмчнэр ерөнхийдөө англи хэлтэй байдаг. За англи хэлгүй байлаа ч гэсэн та бүхэн маань Google Translate-д ерөнхийдөө бол ярилцаад ойлгох боломжтой. За тэгээд танд ингээ эм бичээд өгнө. За эм бичээд өгчингүүт яах вэ? Ерөнхийдөө ийм нэг л системээр явдаг амар ойлгомжтой байдаг гэж би хэлэх гээд байгаа байхгүй. Тэр цонхууд байгаа штэ очрлоод байгаа. Тэр цонх нь ингээ харахад амар очртой юм чигээр нэг хүн дээр 2 минут л олдог. Очр айгу хурдан явчихдаг. Тийшээ очиод шууд эм бичиж өгсөн цаасыг нь бариад одоо нөгөө нэг бид нар чинь ингээд эмээ авчаад өөр аптекагаа яваад идэв штэ. Араа эн чинь болохоор тэгдүүм байлаа нөгөө шууд тэр цонхон дээр нь аваачаад эмний бичгээ өгнө. Тэгээд төлбөр төлнө. Тэгэнгүүт эмний бичгэн дээр чинь цэнхэр тамга дараад өгчнө. Тэр цэнхэр тамга дарсан бичгээ заяа. Тэр цоохонд аваачаа өгч нь харж байна уу? Замын одоо эсрэг талд нь тэр сандалнуудтай тэнд аваачаа тавьчингууд шууд өөдөөс чинь эми чин гаргаад өгнө. За тэгээ эми чин гаргаж өгөнгүүтээ шууд энийг тэгэж уун гэдэг яг дандаа хятад бичигтэй. Гэхдээ одоо бүхэл эмийг чин ер нь бол шууд бичээд өгчдөг гэсэн. Тэгээ эмээ аваад уугаад эргээд тэр эрэг шаардлагатаар буцаад ирээд үзүүлж болдог. Ямар ч байсан үүсгэн хямдхан. За хагасаа бүтэнсээ өдөр ирэх юм бол аль болох нэг юм 2 цаг хүлээсэн дээр ягаад тэгэхээр хагасаа бүтэнсээ өдөр болохоор яг хувийн эмнэлгийн төлбөр шиг нэг үзлэг нь 200 ям болчихдог байхгүй 100 сая төгрөг гэсэн. Харин зүгээр яг ажлын өдрөөр бол миний хийсний дагуу сая 5 6 7 мянган төгрөг болно гэдэг байгаа шүү дээ. За ийм амархан байдгаа. Тэгэхээр би жоохон хурдан ярьчлаа. Тэгвэл та бүхэнд маш хэрэгтэй мэдээлэл байх гэж би бодож байна. Ягаад гэхээр одоо жишээ нь бид нар ингээд Гуанчжоуд маш олон удаа ирээд аялаад амраад ингээд ажиллаад явхад ер нь бол одоо ханаа том хөрөх үе байна, нүд мүд өвдөг гарах үе байна. Чи манай хүүхдийн хөлн дээр хашил гараад нэг тоос өгсөн тэгэл дорно идэгчж байгаа байхгүй. Тэгэхээр ийм тань нь бол айгүй сайн байдаг.